Сайн байцгаана уу хүн үзэгчтэй. Өнөөдөр бүгдээрээ татварын тухай ярина. Татварын хэмжээ, ялангуяа түүнийг ашиглаж байгаа төр засгийн үйл ажиллагаа та бидний өдөр тутмын амьдралд нөлөөтэй. Тэгээд ч одоо Монгол улс 4 дахь томоохон татварын шинжил хийгдэх гэж байна. Энэ татварынхаа шинжиллийн тухай орон даяар яриа өрнүүлж байгаа. Тодорхой веб хуудасуудаар төслүүд нь байгаа даа бүхэн холбогдсон юм орж харна биз. Гэхдээ яг энэ татварын хууль яг юуг өөрчлөх гээд байгаа юм? Тэр нь яаж амьдралд нөлөөлөх вэ гэдгийг бүр найруулж ярихаар санхүү эдийн засгийн их сургуулийн Ягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Чимэд Гочогийн өнөр жаргалтаа ярих гэж байна. Чимэд Гочогийн өнөр жаргал санхүү эдийн засгийн их сургуулийн Ягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш 1993-аас 1997 онд санхүү эдийн засгийн дээд сургуулийг Ягтлан бодогч эдийн засагч мэргэжлэр бакалавр зэрэгтээ төгссөн. 2000-аас 2002 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг магистрийн зэрэгтээ төгссөн. Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант. 1996-аас 2002 онд Монгол-Японы хамтарсан Монгол Ханамаса хязгаарлагдмал хувьцаат компанид Ягтлан бодогч 2002-аас 2005 онд Худалдаа аж үйлдвэрлэлийн дээд сургуулийн Ягтлан бодох бүртгэлийн тэнхимд даатгал нийгмийн даатгалын багшаар 2005 оноос санхүү эдийн засгийн дээд сургууль, санхүү эдийн засгийн их сургуулийн Ягтлан бодох бүртгэлийн тэнхимд ахлах багшаар ажиллаж байна. Монгол Улсын мэргэжсэн Ягтлан бодогч, Монгол Улсын татварын итгэмжлэгдсэн Ягтлан бодогч, аудитор, татварын шинжээч зэрэг золтой. Хамбогд уус хатан туулгуулын хөвөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эвл амьдралын хэм маягийг эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал, аян давтагдаж шүү. За сайн байна уу та? Сайн байна. За татварын ээлж шинтгэл болж байна. Энд одоо гол өгж байгаа онцлогуд нь юу юм? Юу нь болохгүй байгаа юм? Тэгээ юуг нь өөрчлөх гэдэг. За ер нь бол манайх сая 2020 онд 3 дугаар шинжилгээг бол зэрэг хийж чадаагүй те нэмэгдсэн хүртгийн албан татврынхаа хуулийг эхэлж шинжилээд за тэрийг мөрдөснөөс хойш бараг 5 жилийн дараа хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, татварын ерөнхий хуулиа одоо бүрэн шинжилсэн. Тэгээд үндсэндээ бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, шинэ татварын ерөнхий хууль, хувь хүний орлогын албан татварыг бол бараг мөрдөж амжаагүй шахуу байгаа. Би яагаад тэгж хэлж байна вэ гэхээр шинэ хууль батлагдах үе нь ковидын үедээ таарад тийм ээ. За ингээ 2021 онд бол үндсэндээ эдийн засаг одоо жигдрээгүй ийм байгаад үндсэндээ 19 онд баталсан хуулиуд тийм нэг сайн хэрэгжиж чадахгүй явцсан тийм. За ийм байгаад одоо тэгээд тэрийг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгамдж байна гэдгийг өрн дөрөв үнэлэх тийм хугацаа бол хараахан болоогүй байсан болов уу гэж бодож байна. Тэгээд өнгөрсөн одоо 2024 онд мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулинд бас томоохон өөрчлөлтийг хийсэн нэмэлтийг. Тэрний юу вэ гэхээр баахан олон одоо хөнгөлөлтийн заалтууд одоо 22 дугаар зүйл гээл одоо маш урт одоо ДТД янз бүрийн одоо арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх юм бол компани өөрөө шууд санхүүжилт хийгээд л одоо янз бүрийн бүтээн байгуулалт тийм ээ. За хандив тусламж ийм зүйл одоо зардал зарцуулах юм бол тэр зардлыг нь шууд татвараас хөнгөлөх. Одоо үндсэндээ төсөв төвлөрүүлэхгүйгээр компани замаас нь татвараа зарцуулах нэ дээ. За ийм төрлийн зохицуултууд гарсан. Тэгээ энэ зохицуулт маань бас хэрэгжиж эхлэегүй. Одоо энэ оны 24 оны одоо 9 сард орсон өөрчлөлт одоо дүрм журм нь гарч зохицуулт нь өрн дүрэн гарч хүмүүс бүрэн танилцж бас амжаагүй л байна. Ингээд энэ зүйлс хэрэгжиж эхлэх байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шинжилээд за тэгээ хувь хүний орлогын албан татварыг бол яг төрүүчийн шинжилэл хангалтгүй байсан. Яагаад би хангалтгүй гэж үзэж байгаа вэ гэхээр ер нь үндсэндээ хоёулаа нэг тус тусгаар нь бүр найруулж ярив. Тэр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. За энэ татварын ерөнхий хууль гэж гаргаад заавал энэ гурван хуулийг оруулдаг юм уу? Ямар ялгаатай? Яагаад татварын ерөнхий хууль бол бүр хамгийн анх татварын ерөнхий хууль, татварын процессын хууль гэдэг хоёр хууль байсан нь 2008 оноос татварын ерөнхий хууль гэдэг нэг том хууль. Тэр нь үндсэндээ одоо татварын харилцаагаа тийм ээ одоо татварын үндсэн зарчмууд, үндсэн харилцаагаа хэдэн оноос нэг болгоцсон гинэ? Одоо 2008 оноос нэг хууль болж мөрдөөд за ингээд 2008 оныхоо хуулийг сая 2020 оноос шинээр мөрдөж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгээ ерөнхий хууль гэдэг дотроо
заавал ямар хуулиудыг оролцох Татврын ёстой. ерөнхий хууль нь бол ер нь татврын ерөнхий хууль нь ямар төрлийн татвар байх юм, хэн татврыг бий болгох юм тий. За тэгээд одоо татврын алба юу хийх юм, татвар төлөгч ямар үүрэгтэй юм, хэдийд яаж бүртгүүлэх юм, хэдийд яаж хяналт шалгалтаар орох юм, бусад этгээдүүд ямар үүрэг эрхтэй байх юм, энэ төр гих мэтчлэнгийн одоо татвартай холбоотой гол харилцааг зохицуулсан одоо гол үндсэн хууль нь гэсэн. Тэгээд тэр дотроо энэ саяын татварууд орох. Тэгээд тэр хуулиндаа нийцүүлээд дахиад яах нь вэ? Багц хуулиндаа л одоо орж байгаа гэсэн. Багц хууль нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хууль, хувь хүний орлогын албан татврын хууль, нэмэгдсэн үртгийн албан татврын хууль гэл ингээл одоо төрөл бүрээр явж байгаа шүү дээ. Хөрөнгийн албан татврын хууль гэл ингээл цаашаа явж байгаа тийм ээ. Гайлын албан татврын хууль. За хоёулаа эхлээд үү шүү дээ. Нэг юм яриа л да. Эдийн засгийн хууль Монгол улсын энэ төсөв бол ингээд эдийн засгтайгаа харьцуулахад одоо 38% байгаа юм. Энэ бол харьцангуй өндөр тоо. Манай шиг дундын дээд орлоготой улс орнуудын хувьд буюу $4,000 нэг хүн ногдох эдийн засгтай орны хувьд энэ ийм улсуудын эдийн засгийн дотор нь төрийнх нь эзэлж байгаа хувийг бол нийт төсвийн орлогоор хэмждэг шүү дээ. Тэгэхээр энийгээр зардлаар тийм. Тэгэхээр энэ бол 38 байгаа. Гэтэл энийг 35 болгож байгаа байхгүй. Болох ёстой байхгүй юу? Манай 38 хэмээр байгаа. Энэ дээр хязгаар өмөр юм шиг байна. За тэгээд төсвөө дотор нь ингээд аваад үзэхээр Монгол улсын төсвийн 87% нь татвараас бүрдэж байгаа. Төсвийн бус орлого нь 13%. Гэтэл манай шиг хөгжилтэй орнд төсвийн бус орлого нь 36 байгаад байгаа байхгүй. Байх ёстой гэж үздэг. Тэгэхээр одоо энэ манай төсвийн саяын татврын орлогын талын бүрдүүлж байгаа 3 орлогын тухай хуулиа яриа л да. За эхлээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэдэг. За энэ дээр ямар өөрчлөлт орох юм? За одоогоор бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуульд шинэ төсөл дээр бол эхлээд одоо ч нэг юм байгаа шүү дээ. 300 сая хүртэл төгрөгийн орлоготой бол 1% татвартай. Одоо борлуулалтын орлого нь шүү дээ. 300 саяас 1.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой бол 10% татвараа төлөөд хугацаанд нь тайлангаа илгээгээд татвараа хугацаанд нь төлчих юм бол 90% нь буцааж олгоно. За тэгээд одоо тэрбум 500 саяас дээш төгрөгийн орлоготой бол одоо 6 тэрбум хүртэл төгрөгийн ашигтай буюу татвар ногдуулах орлоготой бол 10% татвартай. 6 тэрбумаас илүү гарсан ашиг буюу татвар ногдуулах орлоготой 25% татвар төлөх зохицуулт байгаа. Тэгээд шинэ хуулийн төсөл дээр бол энэ хувь хэмжээг 1% энтер нь байхгүй 6%. Тэгээ одоо орон нутгаас буюу одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэмэлт хувь хэмжээ гэсэн. Одоо хувь хэмжээ тогтоох. Орон нутаг өөрөө татвар авна гэсэн үг. Одоо тий орон нутгийн нэмэгдэл хувь нэмэх нэ дээ. За ийм нэг хувилбар явж ийн лээ. За энэ нь бол одоо татвар төлөгчдийн одоогийн тэр 1% 90% буцааж аваад байна энэ төр гэдгийг бол арай жоохон хатууд нөхцөл байгаа. Гэхдээ манай татврын хувь хэмжээ бусад одоо улс орнуудын дундчтай харьцуулахад энэ төр бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хэмжээ харьцангуй бага хувь хэмжээ шүү дээ тий. Тэгэхээр дэлхийд даяар үндсэндээ бол хамгийн бага орлогын татврын хувь хэмжээг 15% байлгая гэдэг юм яриад байгаа шүү дээ. Нэг юм байгаа. Одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улс гэхэд таны компани борлуулснаас татвар авдаг. Ашигаас нь авдаг байхгүй. Манайх ашигаас нь авж байгаа бас ялгаагүй. Орлогоос нь зардлыг хасаад л зардлыг мэдээж татврын хуулиар ийм за яг санхүүгийн бүртгэл. Тэгээд орлого гэдэг үг хэлээд байгаа. Ер нь бол дэлхийн нийтийн income tax л гэж нэрлэдэг. Тэр орлогыг одоо татвар ногдуулах орлого болгож хувиргаад яг ярих юм бол татврын хуулиар тогтоосон ашигаас л авдаг татвар. Тэрсэж яг нийт борлуулалтын орлогоос шууд татварлагддаг зүйл бол байх. Тэгээ үг нь өөрөө төдөөс тийш борлуулалттай бол гэдэг Тий, чинь. орлогын тайлан гэдэг бид нар жишээл яг нөгөө борлуулалтын орлого нь өндөр байх юм бол татвар ногдуулах орлогоос нь татвар авах гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл орлогын хэмжээ нь өндөр байвал татврын хувь хэмжээ нь арай яах нь. Тэгэхээр яг энэ бол яг шууд ойлгож болохгүй юм байна. Тий. Ер нь бол тооцоолол хийж байж. Одоо би одоо 100 сая төгрөгийн орлого хийлээ гэхэд шууд 6% авч байгаа биш юм байна тийм ээ. За тэгээ энэ дотроос бол орлого энэ ийм хэмжээний орлоготой компани ашигаас авж байгаа маа гэдэг. Тэр ойлголтыг их тод хийж өгөхгүй бол борлуулалт хэмэгцэл орлого аваад. Зарим бизнес эрхлэгчид тэр ерөөсөө манай орлого 6 тэрбум төгрөгт хүрчих юм бол шууд 25% татвар авна энэ гэж ойлгодог. Гэтэл жишээлбэл манай орлого 100 тэрбум бай. Гэтэл ашиг маань одоо 20 тэрбум боллоо л та тийм ээ. Тэгвэл тэр ашигын 20 тэрбумын 6 тэрбумаас нь 10% татвар аваад 12 тэрбумаас нь 25% татвар авдаг. Өөрөөр хэлбэл шууд 25% бас татварлагдаггүй байна шүү. Яагаад энийг асууж ийм гэхээр
энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар чинь жишээлбэл 24 онд Монгол улсын нийт татварын 24% нь болсон байсан. Хамгийн том нь юм байлээ тийм ээ. Тэгэхээр энэ ер нь татварч угаасаа нэг талаасаа энэ төр засгийн үйл ажиллагааг бас хангах боломжтой болгох мөнгө өгнөөс сургууль цэцэрлэг гэдэг. Нөгөө төрийн өөрийнх нь үйл ажиллагааны зардал. Нөгөө талаасаа энэ хэрэглэгч бизнест одоо дэндүү хачаад өгөхгүй байхад энэ балансыг барих ёстой шүү дээ. Агуулгаараа тийм ээ. Аль нэг нь хэтрүүлчих юм бол болохгүй гэж. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дотор бид нар энэ төвшингийн өөр болгож байна. Ийм өөрчлөлт орж байна. Нэг гэж байсныг одоо байхгүй зөвхөн 6%-аар тооцноо. Татварт ногдох орлого болсон тийм ээ. Ногдуулах орлого болсон. Үйл ажиллагааны зардлаа хасаад ашиг гэж гарч байгаа. Тэндээс 6%, 10%, 15%, 6%, 10%, 15% гэсэн гурван шатлал байсан баха. Байсныг одоо тийм болгож байгаа. Шинээр одоо тийм шууд бол 10%, 25% гэсэн хоёр шатлал байсныг гурван шатлалтай болгох одоо яг батлагдчихаагүй л байна л да. Гэхдээ энэ шатлал бол хаанч л байдаг. Өөрөөр хэлбэл орлогын татврын үндсэн зарчим бол маш их хэмжээний орлого олж байгаа хүний төлөх татврын хэмжээ нь багаахан хэмжээний ашиг орлого олж байгаа одоо субъект биш үү? Аж ахуйн нэгжтэй харьцуулах юм бол арай ахиу хэмжээгээр оногдуулах ёстой. Яагаад гэвэл татврыг төлөө цаана үлдэх ашиг бол бага ашиг орлоготой субъекттэй аж ахуйн нэгжтэй харьцуулах юм бол арай ахиу үлднэ дээ. Тэгэхээр орлогын татврын үндсэн зарчим бол одоо бас нэг талаараа анхны орлогын татврын үндсэн зарчмуудын нэг нь бол орлогыг бас тодорхой хэмжээгээр тэгштгэх тийм ээ. Өөрөөр хэлбэл ахиу орлоготой бол арай ахиу хэмжээгээр тогтоох, бага орлоготой бол арай бага орлого. Яг тийм яг энэ дээр ийм яриа бас байгаа л да. 10% том юмнаас 10% чинь том. Жижиг юмнаас 10% чинь жижиг. Гэтэл 10%. Тэгээ энийг ингээл илүү орлого боловсруулсан ашгийг аваад байхаар нөгөө хуримтлал руу бизнес өргөжүүлэх энэ төр дээр чинь концепцийн хувьд саад болох юм биш үү? Илүү тэр нөгөө том орлоготой байх шаардлагагүй гэж үзэх тэр юм руу явах гэдэг шүү дээ. Яг хөө тий шатлалын нэг дутагдaltaй талыг тэгж үздэг онлын хувьд. Шатлал хэдий ч нэ олон байх тусам татвараас зайлсхийх нэг компани 2 3 болгож хуваах татврын зорилгоор олон жижиг компаниудаа нэг хүний олон компани энэ байдаг шүү дээ тий. Тийм болгож хуваах тэр байдлаар татвараас зайлсхийх энэ төр үзэгдэл бол гардаг л гэж үздэг юм. Гэлээ манайд гарсан шүү дээ. Санжин 10 сая төгрөгнөөс дээш гэмэгц нөгөө компаниуд чинь хичнээн олон мөг шиг олон болцсон шүү дээ. Компани хуваагаад явчихсан. Тийм үзэгдэл бол гардаг л гэж үздэг. Тий. За хоёр дахь татварын тухай нэмэн өртгийн албан татвар. Энэ бол манай татварын орлогын 21% нь 5-ны 1 нь. Тэгээ энэ бол одоо орон даяар 10% байгаа. Энийг ямар болгох юм? Энэ нэмэгдсэн өртгийн албан татварын 10% гэдэг хувь хэмжээ хэвээрээ байхаар явж явах шиг байсан. Харин босго нөгөөд оногдуулах босго гэдээ байгаа тийм ээ. Тэр босго орлого одоогоор 50 сая төгрөг байгаа. Тэгэхээр энийг 400 сая төгрөг болгож одоо нэмэгдүүлнэ гэсэн. За тэр одоо янз бүрийн санал өгж байгаа татвар төлөгчдийн санал энэ төр бол бас энэ босго орлогыг одоо нэмэгдүүлмээр байна. Хэд жижиг бизнес эрхлэгчид одоо нэмэгдсэн өртгийн албан татврын тайлан гаргах, татвар төлөх маш их төвөж хэрэгэлтэй байна гэсэн санаа оноо гарсан юм шиг байгаа юм л да. Гэхдээ хоёлаа бүр онлын хувьд гүнзгийгээр нь яагаад нэмэн өртгийн албан татвар энэ уг нь орчуулга нь бас буурал юм байгаа юм л та. Нэмэгдсэн үндэсний албан татвар буюу value added tax гэж байгаа шүү дээ англиар. VAT гэдэг дэлхийд дээр ярьдаг. Тэгээд VAT-ийн такстай орон байдаг. Таксгүй орон байна. Тэрний оронд худалдааны татвар байна тийм үү? Энэ хоёрын зарчмын ялгаа нь юу юм? За яг хөө нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нэршлиг би бас жоохон судалж үзэж байгаад баг монголоор зөв юм уу гэж бодогдсон. За. Одоо тэр татварыг хэн төлж байгаа вэ гэж. Хэрэглэгч төлж байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн хувьд жишээлбэл би энэ аягийг 22,000 төгрөгөөр худалдаж авъя гэвэл манай одоо хууччвал намайг хүүхэд байхад энэ ямар өртөгтэй идэв энэ чинь яаж авсан, өртөгдөж авсан юм уу? Өртөх нь хэр зэрэг өндөр юм гээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хувьд өртөг байна. Тэгэхээр тэрэнд одоо хэрэглэгчийн худалдаж авч байгаа үн дээр оногдуулж байгааз ингээд энэ талаараа бол нэг их бас гажуу нэрлэлт юм гэж бас би бодсон. Хараа өртөг гэдэг үгийг Оросын стоимост гэдэг үгнээс авцсан. Cost тий. Cost буюу. Тэгээ буруу яваад байгаа.
Гэтэл үнэн хэрэгтэй би энэ аягийг хийхин тулд 20,000-аар аваад 22-оор зарахын тулд тэрийг л өртөг гэж одоо нэршээд байгаа. Тий. Гэтэл яг үнэн хэрэгтэй бол би нэг тодорхой түүх хийдийг аваад аяг хийсэн нь ухаа би тэрэн дээр нэг үндсэн нэмж штэ. Тэгээ энэ value гэдэг үгийг англи үгнээс capital there's value гэж байгаа. Оросууд өртөгээ орчуулаад бид нар stoimis гэж орчуулаад бид нар өртөгээ авчаад байгаа. Үндэ бол үндс нь байхгүй уг нь. За яг энэ бол одоо хинч эзэж явуулж чадахгүй буруу нэрссэн зөндөөл байдаг. Зөв ойлгоцсон нэг нөгөө яг худалдааны татвар юм. Худалдааны татвар sales tax бол жижиглэнгийн борлуулагч буюу хамгийн сүүлийн борлуулагч оногдуулаад за тэгээд одоо магадгүй тэрний өмнөх шатанд оногдуулах ёстой байгаад одоо бизнес to бизнес биш ч юм уу мөн ч юм уу гэдгийг ангилж ялгахгүй байвал нэг бараан дээр хэд дахиад татвар оногдоод тгийх тоолонд дамжуулан борлуулахад татвар дээр татвар тооцоо явчихдаг. Хасалт хийдэггүй. Тэгвэл нэмэгдсэн үртгийн албан татвар бол нийлүүлэлтийн одоо хідэн үе шат байна. Тэр үе шат бүрд одоо бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа үе шат болгонд оногдуулаад одоо өргөн суурьтайгаар тэгээд одоо төвийг сахисан. Хин нэг одоо ер нь бол нэг тийм ялгаж авч үзэхгүйгээр за тэгээд ингээд үе шат алгасахгүйгээр тогтоох юм бол үндсэндээ бизнес эрхлэгчид төдийлөн дарамт болохгүй. Тэгээд эцсийн эрхлэгчээс цуглуулж авч чадах юм бол тэр татрыг эцсийн эрхлэгчээс цуглуулад тэгээд тэр дорн тэр бөмбөгийг бүхлээр нь татвар төлөхгүй өөрийнхөө нэмсэн үн болгонд оногдох татрыг шат болгон дээр төлөөд явуулж байгаа учраас бид тэр оролцож байгаа бүх бизнесийн мөрийг гаргах тийм юм боломж. Угаасаа энэ чинь 50 хэдэн онд Францын эдийн засгийн сангийн яамнаас нь гаргасан татвар юм байлээ ш бий болгосон татвар. Яагаад гэвэл хар зах их байсан. Тэгээ манай ч гэсэн зорилгын бүртгэлийн зориулалтаар бий болсон байхгүй юу. Тэгээд манай ингээ бүртгэж чадахгүй манай харьцангуй авж байгаа ч гэсэн тодорхой зах зээл дээр юу нэмийн бүртгэлийн албан татварын нөгөө бичиг энэ төр өгдөггүй ш нөгөөдөл чинь. Тэгэхээр одоогийн байгаа өнөөдрийн байгаа энэ систем нөгөө бүх бизнесээ бүртгэнэ гэсэн зорилгодоо хүрч чадаагүй. Одоо жишээлбэл одоо наран туул дээр зах дээр байгаа энэ хүмүүс зарим нь эргэлтэнд бүр хідэн тэр бумаараа мөртлөө татвар төлдөг тийм ээ. Тэгэд энийг бүртгэхийн тулд ямар атгам хийж байгаа юм бэ? Өмнөх татвар чинь саяын хийсэн буюу одоо энэ далд эдийн засгийг арилгах дээр тодорхой нэмэр үр дүн болсон ч гэсэн бүрэн арилгаж чадаагүй. Татвараа төлдөг дүүрэн хүмүүс байгаа. Энийг өөрчлөхийн тулд ямар өөрчлөлт явж байна? Ер нь бол аль ч татврын хамгийн нэгдүгээр үүрэг бол төсвийн орлогыг бүртгүүлэх тийм ээ. Хүмүүс зөвхөн хяналтын үүрэгтэй татвар биш юм. Одоо хянчаал миний бүх татврыг буцааж өг энэ төр гэдэг. Мэдээж хэрэг төсөвт ямар нэгэн мөнгө хэрэгтэй болоод төсвийн татврын одоо орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг одоо дэлхийн дайны дараа болсон үйл явдал шүү дээ. Тэгээд одоо хүмүүсийн хэрэглээний ялгаатай байдал дээр тулгуурлаад зарим бараан дээр оногдуулж агаад ингээд татвар хураач болох юм байна гэсэн санаан дээрээс анх гарч ирсэн татвар маань явсараад энэ хасалтын зарчим гэж ярьдаг те манай хэрэгжүүлж байгаа нь одоо танаас авсан бараанд төлсөн нэмэгдсэн үртгийн албантраа би ийшээ хэрэглэгчид зарж байгаа бараанд оногдуулсан татвараас хасаад зөрүүгээр нь төлье гэдэг. Тэгэхээр энэ хасалтын зарчим дээр үндэслээд хяналтын үүрэг механизмыг илүү байлгаж болох юм байна. Энэ чинь бусад татврын орлогыг бүрдүүлэхэд хяналтын маш том чухал үүрэг гүйцэтгэж болох юм байна гэд ингээд явсан. Тэгээ одоо яг орчин үед энэ бүртгэл энтер чинь бас одоо цахим тийм ээ ухаалаг байдал шилжээд ингээд энэтэй уялдаатаагаар нэмэгдсэн үртгийн албан татврын баримтыг олгох өгөх асуудлаар дамжуулаад эдийн засгт хяналт тавих үүрэг нь бол илүү улам илүү болж эхэлсэн л дээ. Манайх ч бас ялгаагүй энэ баримт системийг манай орны хэрэглэгч одоо борлуулж байгаа цэг энэ төр цөөхөн тийм ээ харьцангуй бас тэгээ хүмүүс нь бас одоо тэр цахим хэрэглээ энэ төр өндөртэй энэ шалтгаанаар бол энэ нэмэгдсэн үртгийн албан татврын баримтыг цахимаар олгох хянах энэ төр бол маш одоо амжилттай хэрэгжүүлсэн. Тэгээд амжилттай хэрэгжүүлж чадахгүй улсууд ч байна шүү дээ. Шат дараалал ингээд одоо ирнэл туршиж байгаа. Яа нөгөө банкны дансаар бэлэн бусаар гүйлгээ хийж байгаа. Тийм ээ дансаас маш өндөр. Тэгэхээр гар утас сэргэлдэггүй хүн бараг байхгүй. Тэгээ энийгээр их амжилттай болсон боловч энэ ажлыг өшөө амжилттай хэрэгжүүлэх одоо бүх хүн нэмэгдсэн үртгийн албан татвар одоо 8 хийж байгаа болгон томжуулбал нууж чадхаа болсон тийм ээ. Одоо харьцангуй одоо бизнесийн хөл дээрээ тогтчихсон нэр бүхий одоо ийм компаниуд бол дотроо нуудаг. Одоо л том жижиггүй л нуудаг байлаа шүү дээ. Хуучин бол би эндээ гараар бадам бичиж өгдөг баг. Зах дэлгүүрүүд яагаад одоо ингээ бүрэн хангалттай биш байгаад мерсерд баримт өгөхгүй байгаа юм шиг байдаг ажиглагдаад байна гэхээр би гол шалтгааны нь юу н гайлын цэгэл гэж бодож байгаа. Гайлын
гайл дээр бараагаа одоо жишээлбэл замын үүдээс Ирэнээс ч байдгүй Хятадаас ч байдгүй юм одоо ингээд захимаар бараагаа захидгүй өөрөө явдаг нь ер нь бас ховордсон юм шиг байна. Тэгээ бараагаа захихад бараагаа энэ өөрийнхөө оршин байгаа газарт хүлээгээд гайлын мэдүүлэг хийх боломж тун хязгаарлагдмал заавал замын үүдийн одоо хил дээр ч юм уу алтан булгийн хил дээр мэдүүлэг хийдэг. Тэгэхээр тэр хүн тэр барааг ачиж явж байгаа хүнд тэр бүхнийг даалгах одоо тэр өөрөөр хэлбэл тээврийг эрхэлж байгаа субъектэд заавал тэр бүх асуудлыг даалгах болдог. Тэр татварыг төлж байгаа юу гэвэл төлж байгаа. Надаас одоо жишээлбэл миний ачааны мөнгийг авахтаа тээврийн зардлаа, татвараа ачиж буулгахыг одоо мэдээж тэр бизнес хийж байгаа юм бүх л зүйлээ тооцоолоод авчихсан байгаа. Би бүгдийг төлчихсөн. Гэтэл би тэрийг баримтжуулж чаддаггүй. Шал өөр хин нэгэн тэр тээвэрлэгч итгээд байдгүй тэрний хамааралтай итгээд мэдүүлгээ нэр дээр нь хийгээд байдаг юм уу? Эсвэл одоо хүнд чирэггүй зүйл болоод тэнд мэдүүлэх хоцорчдаг. Гэтэл энд одоо 100 хүн тэр барааг хувааж авлаа гэж бодвол өөр өөрийнхөө ачуулсан барааг. Тэгэхэд 100 гайлын мэдүүлгийн баримтгүй үлдэж байгаа. Тэгэхээр зэрэг тэд нар чинь гайлын мэдүүлгийн баримтгүй юм чинь энэ аягийг зарлаа гэхэд энийг гайл дээр мэдүүлээд төлсөн татвар байхгүй юм чи асуулах нэмэгдсэн хүртгийн албан татвар байхгүй. Тэгэхээр төлөх нэмэгдсэн хүртгийн албан татвар нь өндөр гарна тийм ээ. Нэгдүгээр, хоёрдугаар одоо магадгүй зараад эхлэх юм бол гайл дээр бараагаа нуусан барьсан. Одоо нөгөө мэдээлэлс чинь дамжуулаад тэгэхээр яаж хийлээ гэж. Тэгэхээр миний бодлоор бол энд одоо нэг тээвэр логистикийн нэгдсэн төв мүү гэдэг нэг яриа болоод байна да энэ Улаанбаатар хоттой ойролцоо байдаг юм уу хаана байдгийг. Тэгэхээр тэр төвийг л яаралтай хиймээр юм шиг. Тэгээ тэндээ энэ төвөрлж ирсэн ачаануудыг эзэн нь очоод гайлын бүрдүүлэлт хийгээд хүлээгээд авах боломжтой. Тэр эзэн чинь тэр барааг тарааж байгаа газар очиж авч байгаа шүү дээ бараагаа. Тэгэхээр тэр үед одоо тэр заавал замын үд дээр биш энэ Улаанбаатар хотод тэр тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулад тэнд гайлын мэдүүлэг хийх боломжтой гүний одоо гайлын агуулгууд байна шүү. Тийм зүйлсийг бий болгоод тэн дээр одоо нэгэн л адилхан төсөвт орж байгаа юм чинь замын үд тураах Улаанбаатар тураах хоёр ялгаа юу вэ та. Ингэх юм бол харьцангуй энэ байдал багч гэсэн нэгдүгээр цэгцэрнэ. Хоёрдугаарт манайхан ерөөсө бүртгэж тайлгнаж үзээгүй ээжж л энэ татвар гэж ерөөсө маш аюултай зүйл ерөөсө төлөхгүй байх хэрэгтэй гэдэг нэг юм зүйл нөлөөлөд байна. Гуравдугаарт энэ төсвийн тухай муу мэдээнүүд. Ингэж ч төсвийг өргөө зарцуулаад чинь тэгж ч одоо тийм зүйлийг буруу зүйл худалдаад аваадах чинь ингэж чанаргүй байж гэн тэр тэдийг одоо зурчуулаад чинь энэ эдийг ашиглаад чинь гэдэг мэдээлэл чинь өөрөө онлын хувьд татвар төлөгчний ухамсарт маш ихээр нөлөөлдөг. Тэр мэдээлэл худлаа байвал үнэн байвал энэ хүмүүс чи илүү тэр татварыг өгөхөөсөө гадна яаж зарцуулсан бэ гэдэг дээр тэр төлсөн хүмүүсийнх нь юу байх ёстой шүү. Үнэн байвал бүр илүү байгаа шүү дээ тий. Худлаа байсан ч хүмүүсийг татвар төлөхөө болиё гэдэг бодол төрүүлж идэг. Үнэн байвал бүр төлөөд чирэггүй байдалд авчиж байгаа. Тэгэхээр энэ нөхцлүүд бас их нөлөөлж байгаа. Тэгээд энэ дотроо ингээд энэ нэмэгдсэн өртгийн албан татварыг одоо болохоор хүн болгон төлөё. Ганцхан 400 сая хүртэл төлсөн хүнд нь буцаагаад өгч төлсний. Тэгээд шат ангилаад явах нь шүү тий. Маш их орлоготой. Ийм л шин төсөл явагдаад байх шиг байгаа одоо. Тэгээд энэ одоо аль зэрэг ажиллах юм бол ямар ч гэсэн татваргүй би юу нөтийн падан өгөхгүй гэж хэлэх одоо боломжгүй болгож байна л да. Яг гэвэл нөгөө хүн чинь одоо хар зах дээр ч бай хаанч байсан гэсэн тэр хүн заавал бүртгэлтэйгээр 8 хий. Ялангуяа за бэлэн мөнгө яг тоолоод өгж байгаа бол хянахад хэцүү байх. Дансаар явж байгаа бол улс тэр дансыг хинж болно шүү дээ. Тэгмэгцээ тодорхой төвшин хүртэл нөгөө хүн 100% буцааж өгнө гэвэл бид бүрэн бүртгэлтэй болчихно гэсэн үг тийм. Гэтэл нөгөө хүн надад тийм падан бичиж өгөхгүй байвал тэгвэл тэрийг улс хариуцаад намайг нэг төдсөн би чинь бичигдээд надад сасах нь шүү дээ. Тэг гих мэтээр явах юм саналууд байх шиг байгаа юм. Одоо төсвүүд дээр нь. Тэгээд энэ ямар ч гэсэн татвар бол нэг талаасаа байх ёстой зүйл. Нөгөө талаасаа энийг зөв ашиглах ёстой зүйл тийм ээ. За хоёулаа 3 дахь татварыг ярив. Хүн амын хувь хүний орлогын албан татвар гэдэг ойлголт. Эн чинь одоо Монгол улсад нөгөө татварууд чинь бас нэг 10% юм байли. Тэгээд энэ татварыг одоо сайхан нэг бүр санал асуугаа явуулдаг. Ер нь нэг болчихвол яасан юм тэр гэсэн чинь 100 мянган хүн 100 гаруй хүмүүс тгий энэ төр гээл те. Тэгээд одоо тогтцсон хуулиар тэрийг их хурл хэлэлцэх болчиход байгаа байхгүй юу. Ягаад бол 100 мянгаас дээш хүний санал авсан бол асуудлыг хэлэлцсэн тэгээ заац. Тэгэхээр татвар дээр бол татварыг бууруулъя гэвэл дэлхийн бүх хүмүүс бүгдээрээ заал гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ одоо аль зэрэг бодиттой байдгийг гэж таваад чинь ер нь энэ одоо
10%-ийг нэг хөрөө болох одоо ямар боломж байдгийг энэ юу нэг бодтой юм уугүй юм. Тэсвэр татрын орлогын 10 орчим хувийг те арай 10 хүрэхгүй хувийн орлого албантраар бүрдүүлж байгаа. Тэр 10%-ийнхаа дахиад 80 орчим хувийг зөвхөн цалингаас суудгаж байгаа татвараас бүрдүүлж байгаа. Тэгэхээр манайд хувийн орлогын албан татварыг төлөх, тэрийг цуглуулах ажил бол маш хангалттай. Биш бүр нэмэгцүүртгийн албан татвараасаа ч илүү хангалттай байгаа гэсэн үг. Яагаад гэвэл хуваараа бизнес эрхэлж байгаа өдөө төдий ашигтай бизнесүүд байгаа шин. Хуваараа зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Янз бүрийн коуч үйлчилгээ байна. За одоо янз бүрийн инфлюенсерийн одоо бизнесүүд байна. За гар утасны бизнес байна. Машины 8 байна, тийм ээ. За одоо тээвэр, нүүрс тээврийн бизнес байна. За одоо өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө өнтер гэл одоо янз бүрийн ийм үйлчилгээч байх шиг байна. За ингээд гих мэтчлэнгийн энэ орлогуудыг ерөөсөө татвар авчихдаггүй тийм ээ. Түрээсийн орлого хуваараа одоо хөрөнгөө янз бүрийн хөрөнгөө түрээслүүлж байгаа орлогоос татвар авч чадахгүй байна гэдэг. Энэ бизнес эрхэлж байгаа иргэдээсээ ерөөсөө татрыг цуглуулах байдал бол хангалтгүй байгаа даа. Тэгэхээр энийг хангалттай болгохын тулд манайд өмнөх хуулиараа ямар бодлого баримтлсан бэ гэхээр ерөөсөө энэ хөнгөлж чөлөөлтийн бодлогоор дамжуулаад хүн нэг бүрийг татрын тайлан бэлтгүүлдэг болгоё. Тэгвэл ер нь одоо ингээд энэ хянах байдал одоо нэмэгдэх юм биш үү гэсэн нэг ийм одоо концепт дэвшүүлээд ингээ хэрэгжүүлсэн чинь нөгөө хөнгөлөлт нь 15 онд одоо хөдөлмөрийн үлсний доод хэмжээ 13 энтер онд 240 мянган төгрөг байсан. Тэгээ ингээд хуулийн дээр тогтмол тоо тавихаар 10 жилийн дараа тэр тоо хинт ч сонир биш болчихж байгаа. Тэгээ 240 мянган төгрөгөө жилийн 240 мянган төгрөг миний одоо цалинд оногдуулсан татвараас хөнгөлнө гэдэг жишээ. За тэгэхээр зэрэг нөгөөх нь сарын 20 мянган төгрөг. Тэгээ 3 саяас дээш төгрөгийн орлоготой бол нэг ч төгрөг хөнгөлөхгүй. Тэгэхээр хүмүүс яаж юм гэхээр нэг орон сууцны хөнгөлтийн 6 сая төгрөг авахын тулд хүүхдээ их сургууль сурахаар нь хөнгөлт авахын тулд нэг 2 жил юм уу 3 жил тайлан гаргаал тэгэл дахиад тайлангаа бэлтгэхэ болчихж байгаа. Тэгэхээр тайлангаа бэлтгүүлдэг болохын тулд тайлангаа бэлтгэх хөшүүрэг хэрэгтэй байх нэ. Тэгэхээр миний бодлоор бол тийм тэдэн төгрөг хөнгөлнө, эдэн төгрөг хөнгөлнө гэж байсанд орвол энэ улс чинь энэ засгийн газар ч одоо нэг л юмны төлөө зүтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрийн үлсний доод хэмжээ гэж нэг юм байна. Жишээ амжиргааны баталгаажих доод түвшин гэж нэг тоо байна. Өөрөөр хэлбэл хүнд нэг суурь хэрэгцээ байгаа шүү дээ. Хичнээн одоо маш өндөр орлоготой иргэн байсан ч нэг суурь хэрэгцээ байгаа. Хамгийн ядуу хүн байсан ч нэг суурь хэрэгцээ байгаа. Тэр бүх суурь хэрэгцээ бүх хүмүүсийн суурь хэрэгцээний мөнгийг татвараас чөлөөлөх бодлого дэлхийн аль ч улс орнд байдаг. Нэгдүгээрт энийг хэрэгжүүлмээр байгаа. Хоёрдугаарт тэр хөнгөлөлт тэдэн төгрөг, чөлөөлөлт тэдэн төгрөг гэж яхихаа оронд бүх хүн баг ипотекийн зээлтэй байгаа Монголд. Тэгвэл ипотекийн зээлийн хүүгийн зардлыг хасдаг болчих л та. Нэг аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалд ашиг тодорхойлоод шүү дээ. Одоо манайд бол зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг л цалингаас асч чинь. За үйл ажиллагааны орлого явуулах юм бол нэг компани шиг зардлуудаа асуулж байгаа. Тэгэхээр бүх төрлийн орлогоос нь зээлийн хүүгийн зардлыг асуулдаг болчихлоо. Тэгвэл бүх хүн зээлийн хүүгээ 20 жилийн зээлтэй, 15 жилийн зээлтэй хүн чинь 15 жилийн туршид, 20 жилийн туршид зээлийн хүүгийн зардлаа асуулах гэж тайлагнадаг болно доо. Гэх мэтчлэнгийн юм механизм баймаар юм шиг. Дараа нь би хувь хүний орлогын албан татварыг хамгийн хатуу татвар бол одоогийн байдлаар манайд хувь хүний орлогын албан татвар байгаа нь үнэн. Би юугаараа хатуу гэж хэлж юм гэхээр хэдэн тэрбумын орлого олсон ч 10%, хэдэн 100 мянган цалин авсан ч 10%. Бүр нэг төгрөгийн цалин авсан ч 10% татвартай. Тэгэхээр шууд 10%-аас эхлэх нь бол өөрөө нөгөө бага дунд орлоготой иргэдэд ачааллын их байлгаад байна шүү дээ. Одоо бодит орлого нь бага байгаад байна. Худалдан авах чадвар нь муу байгаад байгаа шүү дээ. Тэгтэл маш өндөр орлоготой иргэний татвар 10% гэдэг чинь тэр хүнд үлдэх 90% нь нөгөө бага орлоготой хүний 90%-тай харьцуулах юм бол зөндөө өөр зөрүүтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ийм зөрүүтэй учраас хувийн орлогын албан татвар шатлсан хувь хэмжээ байх нь зөв. Гэхдээ шууд 10%-аас эхлэх нь бол арай хатуу гэж харж байгаа би. 2%, 3%, 5% 10-аас доошоо болгоно гэж. Гэхдээ 10-аас дээш байж болно. 10, 20 байж болно. Тэр хит өндөр орлоготой. Тэр орлогуудыг ингээд тэр юмны орлого, юмны орлого гэдэг ингээд бүх орлогыг салгаад ингээд одоо ингээд жирэгчж штэ 6 ангилаад хувь хүнд ямар л төрлийн орлого нь илүү үлдэж явах юм бол тэр хүн илүү юм бүтээх, хөрөнгө оруулалт хийх, хуримтлуулах, хадгалах гэдэг. Энийг бас тооцохгүй бол чи их том орлоготой байна гэж томоор аваад явчих чинь. Их орлогоос их мөнгө үлдэнэ гэдгийг бодолцоод одоо бол манайхаас шатлсан бодлого барьж байгаа шүү дээ 10%. Одоо 15%, 20% шатлалтайгаа шинэ хуулийн төсөл дээр ч тэр хэвээрээ явж ил. Шинэ хуулийн төсөл дээр бол одоо бол зөвхөн цалинг шатлаад байгаа шүү дээ. Цалингийн орлогыг. Гэхдээ шинэ хуулийн төсөл дээр бол цалингийн орлого дээр таны хуваарь бизнес эрхлэсний үйл ажиллагааны орлого ба шүү дээ. Одоо нэг дансыг одоо орж ирж байгаа ингээл янз бүрийн бүртгэлгүй орлого. Тэр хоёр орлогоо нийлүүлээд одоо жишээлбэл би ингээ баримт шивээд хуваарь татрын одоо нэг нэгтгэл мод хүртгэлийн ч юм уу
зөвлөх өгөөд эсвэл одоо нэг хуваарь хичээл заагаад яг тэр бие байгууллагад ажилтан биш шүү дээ. Ингээд нэг ий баримт шивээд ингээд орлого олж болно да. Давхар би юу ч хийж болно. Өшөө хажуугаар нь би өөрөө үндсэн ажлын газар болон давхар ажилладаг газраас тэр бүх орлогын маань нийлүүлээд 10, 15, 20% шатлна гэхээр чинь одоо би бол бараг тэр 15-20% рүү орох гэдэг шүү дээ. Гэтэл би тийм 15-20%-аар одоо татвар төлөх хэмжээний амжиргаатай хүн мөн үү гэвэл биш. Тэгэхээр шаталж болно шатлахтаа шатлах орлогын дүн нэгдүгээр арай өндөр байх хэрэгтэй. Хол зайтай тийм ээ. Тэр нөгөө талаас энэ нэмийн үртгийн албан татвар чинь одоо худалдааны татврын хоёр чинь болбол татварыг хэрэглээнээс нь авж байгаа шууд бусаар авж байгаа татвар зарж байгаа хүн аваад төлж байгаа шүү дээ. Нөгөө талдаа орлогоос нь авдаг. Тэгэхээр манай хуулингаас нь аваад шүү дээ. Гэтэл тухайн хүний орлого гэдэг чинь орлогоос чинь тэр хэрэглээг чинь бас гарч байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо орлогоос хойш төлөөд хэрэглээнээс ч төлөөд байгаа байхгүй юу? Одоо хүмүүс хүн болгоод тэгж байгаа шүү. Одоо хамгийн бага орлоготой хүн ч гэсэн талх авахтаа төлж байгаа шүү дээ Монголд. Тийм. Тэгэхээр Японд жишээлбэл нэмийн үртгийн албан татвар 10%. Тэгээд хүнсэн дээр 8% болгочихж байгаа байхгүй юу? Гэх мэтээр яг энэ хэрэглээн дээрээс нь бас хамаарч энэ талдаа зөөлөвчлөх бодлого барихгүй болбол тэгээд энэ хоёр чинь хоорондоо холбоотой хуулингаас нь авж ийн гэдгээ тооцохгүй болбол ерөнхийдөө Монгол улсын татварын хэмжээ их байна гэж. Ялангуяа нийгмийн даатгал шимтгэлтэй холбоотой асуудлууд ингээ хүмүүс ч гомдол гаргаад байна шүү дээ. Компаниуд хүн ажилд авна гэдэг бол одоо ингээ бүр торонд орж байгаатай адилхан байхгүй. Чи энэ хүнд ямар цалин өгнө тэднийхээ одоо 40% шхуу одоо ингээ дуусад өгөх ёстой болчихж байгаа байхгүй. Тийм учраас компаниуд хүн авахгүй, хүнд ажил олдохгүй, үр дүнд нь гадагшаа явах гэдэг шүү дээ бас. Цалин багасаа гадна нэг юм фактор. Тэгэхээр энэ бүхнийг одоо энэ та бид тэр 3 татварыг л ярьлаа. За энэ бол бид түрүү ярьсан нөгөө төсвийг бүрдүүлэхэд 87% нь Монгол улсад татвараас бүрдэж байна. 13% нь татварын бус орлого байна гэж ярьж байгаа. Тэгэхээр татварынхаа бус орлогыг одоо олон улсын түвшинд аваачихгүй энийг 3 дахин нэмээд татварын бус орлого нь 36, татварын орлого нь 64 хэмжээнд яагаад явж болохгүй байна вэ? Энд татварын бус ямар орлогыг бид нэмэх ёстой вэ? Яг нь татварын бус орлого гэхээр одоо энэ төрийн өмч төвцөөд компаниуд энтрэл одоо маш үр ашигтай ажиллах ёстой болж таарч байгаа юм тийм ээ. Тэгэхээр тэр татварын бус орлогоор орлогоо бүрдүүлдэг улс орнууд манайх шиг уурхайн одоо баялаг ихтэй одоо уул уурхайн салбар бас төлөхөө хөгжсөн энэ улс орнууд бол магадгүй төрийн мэдэлд уурхайн одоо компаниудын хувьцаа байдаг. Тэгээд тэр нь үр ашигтай ажилладаг. За тэрнээс орж иж байгаа ногдлшгийн орлого ч байдаг юм уу тийм ээ. Ийм хөрөнгийн орлогууд байгаа бах тий. Тэгэхээр татварын бус орлого гэхээр чинь хөрөнгийн орлого эсвэл одоо зээл тусламжийн орлого байна шүү дээ. Одоо өөр татварын бус орлого гэхээр чинь янз бүрийн хураамжууд байна да. Замын хураамж, төлбөр хураамж бүрэлдэхүүнд оруулцдаг. За яг зүгээр яг үндсэн. Яагаад тэгж байгаа? Манай татварын ерөнхий хуулиар татварыг 3 ангилна. Албан татвар. Яг бид хоёрын яриад байгаа нь бол албан татвар. Дараа нь төлбөр тий. Төлбөр бол манайд бол төлбөрийн орлого өндөр байх ёстой байгаа юм. Яг бол уул уурхайд авамгаалсан учраас ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн орлого. Тэгэхээр ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн орлого сүүлийн үед бол харьцангуй одоо нэмэгдэж гэнэ үү гэж би харж байгаа. Юунаас болж нэмэгдсэн бэ гэхээр манайх нэг хэсэг ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн орлого алдаад байсан. Одоо хуулийн цаорхоогоос болоод. Жишээлбэл экспортлсон этгээд ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр төлөхгүй шууд зөвхөн олборлож худалдсан лицензтэй этгээд төлдөг байсан чинь хүмүүс тэрнийг одоо татварыг судлаад цоорхой байгааг ажиглаад нэг завсрын нэг компани байгуулад тэр компанида дотоодод борлуулад дотоодод борлуулсан үнээр амнаатаа төлчгөөд дахиад нөгөө компани нь цаашаага экспортод гаргаад ингээд жишээлбэл $5,000 зарсан бүтээгдэхүүний амнаат нь магадгүй $2,000 амнаатал төлдөг. Тэгээд яг шударгаар шууд өөрөө экспортлсон нь болохоор $5,000-аас төлдөг. Ийм гажуудал байсныг экспортлсон этгээд төлнө. Гэхдээ экспортлсон этгээдийн төлөхтөө өмнөх нөгөө тэнд нийлүүлсэн урхаад төлсөн амнаатыг хаснаа. Тэгэхээр тэр амнаатын нийт экспортын өмнөөс бүрэн одоо тийм хууль гарцсан юм уу? Гарах гэж байгаа. Тий аль хэдийн хэрэгжүүлсэн. Ягаад давхар татвар авж яана гэж гомдол гараад байсан шүү дээ. Тэр бол одоо давхардсан юм бол биш. Үндсэн зарчим нь бол одоо албан татвар, төлбөр,
Хураамж. Тий, хураамж нь бол Энэ одоо гурван зүйл ордог юм. Тийм. За. За тэр саяны нэмээд байгаа тэр одоо жишээлбэл автомашины албан татварыг нэмлээ гэж тэглээ шүү дээ. Тэгэл одоо эсэргүүцэд болчихгүй яа. Одоо би одоо болоод байгаа Бүртгэлийн юу болцсон байх тий. Тэгэхээр юуны автомашины автоеврын болон өөрийн хүч хэрэгслийн албан татварыг нэмэх нь бол би буруу биш гэж бодож байгаа. Яг нь яагаад хүмүүст хэцүү байгаад байна вэ гэхээр тэртээ тэргүй олж байгаа орлогын хэмжээ бусад улс орнуудынхтай харьцуулахад цалингийн орлого манайд ихэвчлэн цалингийн орлого болж байгаа. Тэр нь бага байна тийм ээ. Цалингийн үнэлэмж бага. Угаасаа бүтээмж өөрөө манайд бага тийм ээ. Цалин их нэмээ гэхээр манай үйлдвэрүүдийн ашиг бас хэцүү. Яг л ихэнх түүхийд материал энтер валютын аншнаас одоо хамааралтай тээврийн зардал өндөртэй ингээл ийм олон хүчин зүйл нөлөөлж штэ. За тэгээд тийм бага цалингаас одоо зөндөө олон татвар төлсөний дээр дахиад машиныхаа татвар төлөхөөр Монголд машингүй амьдрах нөхцөл бас өөрөө хязгаарлагдмал. Тэгэхээр бусад орнд тэр нэг талаасаа тэр машин оруулахад нь бүртгэхт нь мөнгө авдаг. Хэрвээ тэрийг болно гэвэл жишээлбэл юу хотын төөрөө А бүстэй явдаг тийм ялгаатай хураамж хурдны замаар явбал энэ бүсээр явбал энэ төргээд хаанч л байдаг зүйл. Тэгэхээр манайд одоо тэр хийхгүй байна. Бас яг хийж чадахгүй. Техникийн бүх боломжийг бүрдсэн байгаа. Бүх уншдаг барьдаг юм байгаа. Тэгэхээр хийхгүй байгаа байхгүй. Тэгээд ингээд тэр автоеврын болон өөрийн хүч хэрэгслийн албан татвар, замын хураамж, одоо тэр хураамжууд чинь зам ашигласны төлбөр. За тэгэл одоо тэмдэгтийн хураамж энэ төргээл байна шүү дээ, тий. Тэгээд тэд нар бол одоо нэлээд дээр мөнгөнд дүнгээр тогтоогдсон. Гэтэл бүх зүйлийн үн, талхны үн, усны үн гэл ингээд нэмэгдээлэхэд тэд нар одоо 10 жилийн өмнө 13 4 жилийн өмнө 20 жахуу жилийн зарим нь мөнгөөр нь тогтоосон. Тэгэл ингээд тогтмол байгаад байгаа. Тэр тогтмол зүн байж байгаад нэг нэмэхээр л одоо маш их сенсацтай ийм үйл явдал болоод байна л да. Гэтэ би энэ нэмснийг бол туйлын буруу гэж үзэхгүй нь харин нэмсэн зүйлээ юунд зарцуулж байгаа юм? Хэр зэрэг үр дүнтэй зарцуулаад байна? Юу хийчих юм? Бидний амьдралын нөхцөлийг, магадгүй замынхаа нөхцөлийг, машин унах нөхцлөө, бид гэртээ хурдан харих нөхцөлийг, бидний амьдрах орчныг энэ татврын одоо хөрөнгийг зөв зөвтэй зарцуулаад юу болгох ч вэ гэдэг мэдээлэл бидэнд ил тод бөгөөд ийм мэдээлэл одоо сайн тал руугаа хазаах юм бол хүмүүс төлж байгаа татвартаа төдийлөн яах нь вэ? Одоо татвар төлөх чинь зөвхөн мөнгөний төлбөрөөр төлөхөөс гадна өшөө одоо мөнгөн биш зардлууд зөндөө байгаа ш, сэтгэл санааны зардал тийм ээ. Тэрнийг ойлгохгүй хэрэгжүүлж чадахгүйгаас өсвөлээ ингээд зөндөө зүйл байгаа ш. Энэ татварын хөдөлгөөнтэй холбоотой ийм бодиттой бус тийм юуны сэтгэл санааны маш том дарамт ирээд байгаа юм л да хүмүүст. Тийм учраас та бүхэн өнөөдөр энэ татвар тодорхой 3 татварыг онцлоод ярьчлаа шүү дээ тийм. Тэгээ ерөнхийдөө Монгол улсын засгийн газрын хэмжээ нь яг өөрсдөө адилхан хөгжилтэй орнуудын хувьд бол нэг 3-аас 5% өндөр байна шүү гэдгийг одоо харж байна те. Нэг нөгөөх нь та бүхэн ярианаас энэ татварын ерөнхий хууль дотроо тэр татвар хураамж энтрийг тусад нь ярихгүй бол манай бүхэл одоо төсвийг татвар нь бүрдүүлэл ард иргэдээс хүчээр аваад байгаа юм шиг л хараад байгаа байхгүй. Яг л татвар төлөөгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг ийм харилцаа шүү дээ тийм. Төлбөр хураамж болж торгуулаар явдаг тийм ээ ийм хураам. Тэрийг ялган салгамаар юм шиг байна. За ямар ч гэсэн зөндөө их хоёлаа юу гэмдэ энэ тодорхой цэгүүдээр ийм гэрэл асааж тодруулж ярьлаа шүү дээ тийм. Одоо энэ тодорхой хэмжээгээр хүмүүст хэрэг болох байх гэдээ найдаж байна. Ялангуяа энэ татварынхаа шинжилгээг бид нар ингээд иргэд оролцож харахад нэмэр болно байх гэж бодож байна. Баярлалаа тань. За баярлалаа. За хүн үзэгчтэй өнөөдөр дефакто нэвтрүүлгийн зочноор санхүү эдийн засгийн сургуулийн ахлах багш Чимэд Гочоогийн өнөр жаргал оролцлоо. Баярлалаа. Сэлгэр уужим орон зай. Хараа баясгах үзэмжид харууц. Цэвэр агаар тав тухтай орчин. Тансаг давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тав дугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment